уур хилэн гэдэг чинь бол одоо хүн төрөлхтөн амьтан тэгээд хөхтэй амьтаа одоо нийгэмшдэг амьт эдгээр амьтад бол угаасаа байх хэрэгцээтэй зүйл. Тэгээ хүн төрөлхтнийхөө түүхээс ингээд аваад үсэх юм бол за ан гөрөө хийх, хэлгэц гараа хамгаалах ч юм уу ингээд гэр бүлээ хамгаалах тохиолдолд бол уур хэрэг болдог байсан. Гэхдээ хэн нэгэн тань руу ингээд халтан довтлох үед уурчин тархиар дамжуулан одоо таныг тэмцтэй одоо эрхээ хамгаал энэ гэсэн аюулын дохой болгож ингэж өгдөг гэсэн. Гэхдээ одоогийн хүн төрөлхтний нийгэмд бол уур төдийлөн тийм хэрэгтэй зүйл бол биш. Ялангуяа ууртай үедээ бол хүн бол буруу шийдвэр гаргадаг. За тэгээд ухаалгаар асуудалд хандаж чаддгүй, хэн нэгнийгээ гомдоосон байдаг. За ялангуяа бүр сул дорой харагдуулдаг. За тэгээ манайхны дундаас нэг тийм буруу зүрх ойлголт байдаг. Энэ бол их ууртай залуу, омогтой залууч гэдэг юм уу те. Гэхдээ энэ уур омогтой хүмүүс бол уураа барьж сурсан, уураа контролдож сурсан хүмүүсийн хажуудад өчүүхэн амьд тахгүй. Тийм учраас бид нэр энэ уур дээр уураа хяналттай байлгах, уур уцаартай шийдвэр гаргахгүй байх тал дээр бол айгүй суралцах хэрэгтэй. Тэгээд уур бол айгүй олон шалтгаантай үүсдэг. Тэрний томоохон одоо хоёр шалтгаан гэх юм бол нэгдүгээрт нь хүлээлт тавиад биелээгүй тохиолдол. Нөгөөх нь бол шудраг бус зүйлийг мэдэрсэн тохиолдол. Ингэж уур үүсдэг. За хүлээлт тавиад биелээгүй гэдэгт юу хэлж байгаа юм гэхээр одоо би ингэж бодсон чинь тэглээ те ингэсэн чинь үр дүн нь ийм байлаач гэдэг юм уу нөгөө анханасаа өөртөө тийм хүлээлт тавьчаад тэгээ тэр нь биелээгүй тохиолдолд одоо уур айгүй хүчтэйгээр үүсдэг. За жишээ нь бол юу гэдэг найз зөвхөн одоо миний төрсөн өдөр дээр энэ цэцэг авчирна гэж бодсон. Гэхдээ цэцэг авчираагүй тэгээ би ууртай байна гэж хэлж байгаа боловч цаад шалтгаан нь бол яг үүндээ цэцэг авчираагүйдээ бол биш зүгээр л тийм анханасаа хүлээлт тавьсан. Тэгээд тэр нь өөрийнхөө нь болж бүтээгүй учраас уур хүрдэг. За тэгээд хоёр дахь шудраг бус шалтгаан бол шудраг бус байдлыг мэдрэх бол энэ нь ихвчлэн залуучуудад айгүй их анзаарагддаг. За хамгийн бодит жишээ бол одоо энэ болж байгаа жигсаал бол хамгийн том жишээ гэж хардаг. Яагаад тэгэхээр залуучууд энэ Монголдо ингээд өдөржин шүнжин зүгээр хөдөлмөрлөөд те одоо тэнд байгаа хин нэгний шиг тийм байдал үүсгэж амьдрч чадахгүй байгаа учраас тэрийг хараад бухимдж байгаа байхгүй. Тийм хоёр томоохон шалтгаантай бол уур үүсдэг байгаа. Уурны өөрөө нэг юм айгүй хэцүү буюу юм одоо апармата муухай зүйлүүдийг тэрний ихлээр яг тухайн үед уураа контролдож чадаагүй болвол таны одоо тэр мэдээллийн сан руу одоо тэр таны тархи руу ороод таны дурсамжнаас тэрнтэй холбоотой бүх муу муухай амийг ухаж гаргаж ирдэг. Дээр нь төсөөлөн бодуулдаг. Тэнгүүтээ улам ингэж бадрааж буруу зуруу үйлдэл одоо хийлгэх тэр нэг сэжүүрийг ингэж гаргаж өгдөг. Тэгэхээр одоо уурыг бол маш сайн хянаж сурах олон аргууд бол байдаг. За тэрний одоо манайхны түгээмэл хэрэгэлдэг арга бол мэдээж амьсгаагаа төвжээд 6 хүртэлх тоолох ч юм уу те ингээд 6 хүртэлх тоолоход бол уур арилждаг. Давхар юу гэдэг зогсоод ууралж ивэл та суугаад уурал гэдэг. За суугаад ууралж ивэл дахиад хөвтөд уурал гэдэг. Яг үндэ хөвтөд уурал хөвтөх үед аль хэзээ уур гарцсан байдаг те. Одоо японочууд бол ярьдаг уурч уурж ивэл маргааш уурлаач гэдэг. Тэр чинь аюу юм сэргэлэн тухайн уурыг тухайн моментод нь ингээд мартагдуулах аргууд яваад байгаа байхгүй. Гэхдээ зүгээр миний зүгээс ингээд зөвлөх юм бол энэ эдгээр аргууд бол аюу тийм одоо богино хугацааны тухайн моментод л үйлчилж байгаа боловч урт хугацааны шийдэл бол биш байгаа. Яагаад тэгэхээр та тухайн үед сөрөг зүйлийг мэдэрчлээ. Окей, за ийш нь ингээд намж байгаа дийшээ хайчлаа. Гэхдээ энд болсон тэр сөрөг зүйл чинь таны балт ухамсарт буцаа хадгалагдчихж байгаа юм. Тэнгүүд л тэр нь яг шампансагтай адилхан гэж бол би их зөөрлөх дуртай. Тэр яадаг гэхээр шампансаг бол дэлгүүрийн лангуун дээр ингээд хийм байж байхад бол сайхан мэдээж ориглондаас. Гэхдээ тэрийг ингээд сэгсрэх юм бол нөгөөд чинь ингээд даралт нь ихсээд бүр одоо хамаг одоо газ нь хуримтлагдсаар хагаад задардаг те. Задрангуудаа нөгөө 750 г 1 литр ийм шампансаг чинь одоо дэлбэрсний дараа юм асар бага болцсон байдаг. Тэрнтэй адилхан та энэ нэг далд ухамсарт буруу мэдээллийг засаж чадахгүйгээр ингээ хуримтлуулах тусмаа одоо тийм өөрөөсөө том чулуу тээж байгаа юм шиг асуудлыг хөндрүүлдэг. Хамгийн зөв
зүгээр шийдлэх юм бол та нэгт эмпати байх хэрэгтэй. Хоёрт та тухайн үед үүссэн сөрөг бодлыг эерэг бодлоор өөрчилж чаддаг байх хэрэгтэй. Уурлал гэх юм бол шууд бодох хэрэгтэй. Би юунаас уурлаад байна те? Юу миний уурыг ингэж бадраагаад байна. За тэгэнгүүт л бодно шүү. За та бол магадгүй угаасаа гүйцэтгэх удирдлагын ажилтдаг. Гэтэл юу гэдэг өглөө та одоо таны удирдлагын дагаа ажилтан чинь ингээд презентацийн тавина гэх тантай цаг тохирсон. Тэгээд мэдээ цагаасаа хоцроод ингээд гүгөөд ирсэн. Гэтэл та бол юу гэдэг тухайн үедээ за цагаа тохирчоод ингээд хоцорлоо барилаа те. Өстой миний цагийг ч хомслоо. Энэ өстой унтаал үзчих гэдэг юм уу. Ингээд бодоолох юм бол нөгөөдөг чинь та хоёрын харилцаанд улам сэв суулгаад ингээд ургуулсан бодоолаа л байна. Гэхдээ сүргийг эргээр засч чадах тэр арга нь яаж нэгэвэл та тухайн үед за энэ маань одоо яасан юм бол та өглөө босоод одоо ус алдсан болов гэртэн те. Эсвэл одоо би хаан жоохон өвдөөд сэрсэн болов. За яах вэ хөрхий. Яарад ч хамаагүй цагтаа амжаад ирэх гэж хичээж байгаа сайхан юм да. Дахиж битгий тэгэрээ гэдэг ч юм уу те. Ингээд тухайн үед үүссэн сөрөг бодлыг эрэг болгоод ингэх юм бол нэг ясандаа таны урын сан руу ингээд бохироос урсаад ирэхэд та тэрийг сайхан ингээд цэвэршүүлээд хатгалж чадчихвэл та өөрийгөө дандаа эрэг сайхан зүйлээр ингэж цэмэглэж чадчихна гэсэн үг хэвгүй. Тэгэхээр богино хугацааны арга бол мэдээж тухайн моменттой үр дүнтэй. Гэхдээ урт хугацааны аргыг хэрэгжилж сурах нь бол таныг өдөр тутамдаа сайн сайхан амьдралаар өөрийгөө цэмгэлж амьдрахад бол амар асар хэрэгтэй байгаамаа. Уур хилэн гэдэг бол угаасаа тухайн мөчийн л асуудал байдаг. Та ууртай байснараа үргэлж сул дорой харагдана. Харин та уураа хянаж, уураа контролдож сурснараа айгуу тийм баатарлаг мэдрэмжийг амьдралаас авч явна. Тийм учраас өөрийгөө сайхан эрэг сайхан зүйлээр одоо цэнэглэж тэр уур бухимдалтай зүйлээс ялгаж ангилж сурах нь бол таныг ад жаргалтай амьдрах юм бас нэг үндэс шүү. Уур уцаараараа асуудлыг шийдээд сурцсан те уур уцаараа ингэж бусдад цацаад сурцсан хүнээс бол үргэлж хүмүүс дайжж идэг. Тэд нар бол үргэлж тийм сул дорой харагддаг. Уурласнараа та уурласнараа болон тэр хүнийг уурлуулснараа аль нь эндээс юу ч хожихгүй. Тийм учраас бусдад ч тэр уур уцаараа гарахгүй ах тал дээр мөн өөрийгөө ч уурлуулахгүй ах тал дээр анхаарах нь бол амьдралын одоо жаргалтай амьдралын нэг үндэс юм да.